Сайн байна уу? Сайн байна уу? Улаанбаатар нэвтрүүлгийн эрүүл мэндийн булангаар өнөөдөр Монгол Хүндээ эмнэлгийн мэдрэлийн эмч Мичтмаа миний би нурууны өвдөлтийн талаар та бүхэндээ зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. За нурууны өвдөлт нь ихэвчлэн булчин, шөрмөс, нурууны дискний гаралтай өвдөлт ихэвчлэн байдаг. За нурууны өвдөлтийн гол үүсгэх нөхцлүүд нь гэх юм бол удаан хугацаанд байнгын суугаа ажилтай хүмүүс, чичиргээтэй, долгионтой тийм чичирхийлсэн ажил хийдэг хүмүүс, байнгын хүнд юм өргөдөг хүмүүс, мөн нурууны гэмтэл, бэртэл авсан хүмүүс нурууны өвдөлтөнд ихэвчлэн ингэж өртдөг. За нурууны өвчний гол шалтгаан нь бол булчингийн чангарал байна. Үений өрсөлд өвчин байна. За мөн гэмтлийн гаралтай нурууны өвдөлт ихэвчлэн эслэж байна. За нурууны өвдөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? За хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр байнгын суугаа ажилтай хүмүүс, ихэвчлэн офисын ажилтай хүмүүс нэг байрлалд удаан суугаад заавал 20-30 минут болоод заавал босож дасгал хийх юм уу? Эсвэл нуруугаа амраах хэрэгтэй. За хоёрдугаарт нь биеийн жин илүүдэлтэй хүмүүс ихэвчлэн нурууны өвдөлтөнд маш их нөлөөлдөг. Ялангуяа хэвлийн хэсгийн тархалт нь бүслэгийн хэсгээр очих ачааллыг нэмэгдүүлдэг учраас биеийн жингээ аль болох тогтмол байлгах хэрэгтэй. За мөн өрөвсөл сэтрэгч буюу тийм хоол хүнснээс зайлсхийх. Энэ нь шарсан, хуурсан хоол хүнс, газтай, ундаа гэх мэтээс аль болох зайлсхийх шаардлагатай. За мөн маш сайн унтаж амрах хэрэгтэй. За маш сайн унтаж амрах нь бүх биеийн булчинг сулруулж мөн нурууны булчинд нөлөөлдөг байгаа. Тийм учраас унтах нь нурууны өвчлөлт үүсгээс бас урьдчилан сэргийлдэг. За хэрвээ таны нуруу өвддөг бол нэгдүгээрт бол маш сайн сунгалтын дасгал, за мөн нурууны йог, мөн усан бассейнаар хичээллүүл илүү үр дүнтэй. За мөн биеийн жингээ аль болох нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. За мөн өрөвсөл сэтрэгч хоол хүнс буюу шарсан, хуурсан, өөх тостой хоол хүнс. За ялангуяа газтай, ундаа зэргээс аль болох зайлсхийх хэрэгтэй. За мөн шөнийн 7-8 цаг маш сайн унтаж амрах хэрэгтэй. За нурууны өвдөлтийн хувьд дискний гаралтай өвдөлт ихэвчлэн тохиолдож байгаа. За дискний цүлхийлт маш их хүндэрсэн хойно дискний цүлхийлттэй болон мэдрэл дагсан өөрчлөлттэй үед нь ихэвчлэн хүмүүс үзүүлж байна. Тэгэхээр хэрвээ та нуруу өвддөг бол эхлээд мэдрэлийн эмчит үзүүлж шаардлагатай шинжилгээ буюу рентген болон MRI шинжилгээг хийх шаардлагатай. За мэдрэлийн эмч өөрийн ерөнхий үзлэгээ хийгээд тэгээд шаардлагатай шинжилгээг төлөвлөөд тэгээд эмчилгээ хийддэг. За ялангуяа дискний өөрчлөлттэй хүмүүс яах вэ гэд ирдэг. За дискний өөрчлөлттэй хүмүүсийн хувьд ихэвчлэн нуруу чилж өвдөн, гуй руу дагаж өвдөн, мөн гуй болон шилб хөл рүү дагаж бадарч чинэрч өвднө гэсэн зовиртой ихэвчлэн ирдэг. Тэгэхээр энэ өвдөлт маань диск маань цүлхийлттэй болон диск хагарсантэй, диск урагдсан тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр эхний ээлжинд мэдрэлийн эмчит үзүүлээд шаардлагатай тохиолдол буюу дискний цүлхийлт мэдрэлээ дагсан буюу нугастай ойрхон зайтай болсон хүндэрсэн үед заавал нуруу нугасны мэс цэцлийн эмчээс зөвлөгөө авнаа. За хөнгөн хэлбэрийн буюу булчингийн чангарлаас болсон нурууны өвдөлттэй бусад нурууны өвдөлтийн үед физик болон сэргээн засах эмчилгээ, давхар хөдөлгөөн засал эмчилгээ, мөн эмийн эмчилгээ хийгддэг байгаа. За диск маань цүлхийлт нэлийн хүнд зэргээр цүлхийсэн мэдрэлээ дарсан нугастай ойрхон зайтай үед заавал нуруу нугасны мэс цэцлийн эмчид үзүүлээд хагалгаанд орох шаардлагатай байдаг. Тэгэхээр тэрнийг хүмүүс мэдэхгүй зүгээр сэргээн засах болон физик эмчилгээ хийлгээд эсвэл бариа засал хийлгээд хүндрүүлээд яваад байдаг. Тэгэхээр мэс цэцлийн заалттай болсон тохиолдолд заавал мэс засал хийгдэж тэр дискийг өөлж авах ч юм уу мэдрэл чөлөөлөх хагалгаа хийгдснээр буцаад хэвийн амьдралдаа орох боломжтой болдог. За хэрвээ таны нуруу өксөлгийн хэсгээрээ чилж өвддөг, мөн мэдрэл дагч буюу өгзөг болон гуй руу, шилб рүү бадарч чинэрж өвддөг бол Монгол Хүндээ эмнэлгийн мэдрэлийн эмчит үзүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэг Солонгос дахь Хүндээ эмнэлгийн
ким хүн буюу нуруу нухсны мэдсэслийн эмч ирж одоо шаардлагатай тохиолдолд нурууны мэдрэлийн блок эмчилгээг хийгддэг байгаа. Хэрвээ танд өвдөлт намдахгүй, зовиортой удаан хугацаанд явж байгаа бол нуруу нухсны мэдсэслийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. За өнөөдрийн эрүүл мэндийн булангаар Монгол Хүнд аймлагийн мэдрэлийн эмч нурууны өвдөлтийн талаар одоо зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Баярлалаа.